Нүдний бас юм энэ хоёр маск өгсөн. Одоо энийг юунд ашиглах вэ? Blackpink угаасаа ирэхгүй. Энэ одоо яг юу вэ? Манайд манжин байна. Би манжин дэв дуртай биш ээ. Өчигдөр өчигдөр орой унтахынхаа өмнө орныхаа хажууд ингээд тэнд миний өвгнүүд байгаа заяа. Ингээд өвгнүүд байгаа. Тэгээ энд ингээд дүрмнүүд байдаг байхгүй. Тэгээ энэ хоёроо унтахтаа ингээд харчаал, өглөөс эрэхтэй харчаал ингээд амар болоо гэсэн шаал. Унтахтаа чараагүй сая сэрэж чарсангүй. За явцгаая. Энэ одоо яг юу вэ? Бүр ингэтлээ унтна гэж юу ах вэ? Өглөөнийхөө зайд би нэг юм иддэггүй заяа. Нэг жоохон хурлан бүтээгдэхүүн идчихэл гардаг. Иди. Тэгээд нүрээ энцэлчээд хувцас өмсчүүд яа. Би угаасаа бичлэг юм гэж бодоод нилээ ирцэрсэн. Одоо хэдүүлээ нүрээ энцэлчээд үсэн энцэлчээд зомцоод гарыг идчихэл дээ. Гадаа хасах хэд байгааг мэдэхгүй заяа. Тэгтэл бүр энэ хараа хамрын үзүр хөлтлөө. Хичээлээ тарчаад байгаа байдлын иймэрхүү. За би сая хичээлээ тарчаад дэлгүүр ороод өөртөө хэдий юм авсан. Тэрийг та харуулъя гэж бодлоо. Yes. За би хамгийн түрүүнд малгай авсан байхгүй юу? Гэвэр бичдэг. Ингээд харахад амар хөөрхөн малгай аваад тэгээд материалнаас амар зөөлөн бас дээрээс нь нэлээд хөөрхөн том амар дулаан. Би ингээ авсан байхгүй юу? Тэгээ яг сайн оролттой зүгээд харсан чи яг орон байрны болгоч яригадад болдоггүй. Тэгээд Caserix Синтилагийн амбал харагдаж байна уу? Object natural. Яа, харагдаж байна уу? Ингэж хэлэх юм уу? From Madagascar. Яа. Анхны мэдээ байна. Бүр амар expensive харагдаж байна те. Нэртэй шиг харагдаж байна. Бэлэг өгсөн. Урууландаа түрхээрээ гээд нүдний бас юм энэ хоёр маск өгсөн. Fresh to go. Alloy. Алоy бас нэлийн хайрсан сайн шийшил өгдөө шүү. Кератин. Уусаа энэ хоёрыг ингээд авчаар чинь хөөрхөн үнэтэй болж байгаа шүү дээ. Энийг өөгөн 40 хэдээр өгдүүлээд 41-ээр өгдөг байхгүй. Тэгсэн чинь тэр их би ч 35 өгчээ. Тэгээ би энэ 35 мянгаар авсан. Амар хастай. Тэгээ энийг яг яг үнсэн үнээр авсан л та энэ 49 гэж илүү. Тэгжлээ. Яаж 50 хүрэхгүй энэ 49 баха. Of course би ханиттай байгаа. Крафт юм авсан. Би ханиттай болох юм алгаа авсан байхгүй юу гэсэн чинь гэтээ ганцаарыг хоёр холгооч энэ амхан нэгдэж тийг тэрэн шиг харагдаад байх яах вэ? Тэг хөмсгөө гаргах хэрэгтэй юм уу? Одоо крафт руу авах юм бол би унтаа тавталганд явж чадахгүй. Тийм болохоор одоо авахгүй орой ирээд унтахтаа өөр хийцгэх үү? Тэс бодоод орох гэдэг. Эхлээ будаага агшаа. Би будаа хийнэ. Жох ихийч. Усаа игээд бакс. Кук. Басан. Тэгээ будаа мань болцсон. Яач болов л дээ. Тэгтээ будаага агшаачлаа. За хэрэглэгдэх ногоо гэх юм бол манайд манжин байна. Би манжин дэв дуртай биш ээ. Тэгээ бас луун байна. Яг өсөхгүй ч гэсэн бүр хамтд оруулдаг. Тэгээ би бол төмсөн дэв дуртай. Төмсөнд амар хайртай. Төмсөнд амар дуртай. Тэгэхээр 2 хүн байгаа ч гэсэн 3 төмс. За тэгээд өчигдрийн хоолноос үлдсэн сонгон байна. Тэгээд байцаа. Манай ээж байцаанд амар дуртай. За хоол моолонд байцаа их амар дуртай. Тийм болохоор л байцаа гэдэг. Бусдаар би ганцаараа амьдардаг байсан бол барахтай бол байцаад болдог. 2 хүний хоол хийнгээ тэгэнгүүт за мах бол яг одоогийн миний ингээ хэрцнээр бол ингээ болсон юм. Манай найз гэлгүй юу нэг явдаг байхгүй юу? Чамаа ч таа. Найз
өнөөдөр ерөнхийдөө бол амар хичээлтэй байдаг болохоор бараг хайж амждаг байхгүй юу. Тэгээ би хаяа өдөр хоол авчиж өгдөг байхгүй юу. Тэгээ өнөөдөр харин гэх юм бол би яг ингээд махад тасглаа. Хэрвээ манай хүн харихгүй гэдэг юм бол би жоохон мах нэмээр байна. За болох уу. Одоо идүүлээ дааш хийж байна. Garlic. Одоо нэг юм тийм болоо. Одоо pepper. Нэг сармсны юм. Чүчү. Би баг хийсэн болохоор сой соус илүү гоё юм байна. Үгүй юм хаа. Таарч. Гол тийхээр жоохон сэнгэнсэн юм шиг санагдав. Ингээд. Одоо жоохон дээр мовсон нэрээ. Ингээд. Tomorrow. Юу бисээ чөлгөө тэрсэн бохгүй юу? Харагдчихж байгаа сте. Тэгсэн чинь яг нэг юм бичлэг грил яваад байдаг штэ нэг юм нохоо чөлг тавьсан нохооны яг тэр шиг харагдаад тах юм. Уруулаа жоохон бодчихаар. Будмал харагдаад идэв. Тэрний чөлг нэг юм тий. Янда. Би тэр сорил дээр задгааныхаа талыг хийгээгүй бол яах вэ? Би хараад материалаа харсан чинь ард нь задгаа нэвэл яах вэ? Тэр бүр шокнд ороод. Тэрний оноо байсан бол гэж бодсон. Тэр хин яагаад амар өгдөг юм сайн юм? A few moments later. Миний яриа сонсогдож байна уу? Би гэрлээ яаж тавих болоо гэдгүй. Тэгээд толгойн догволчлаа. Би яг гээрсэн юм шиг харагдаж байгаа юм байна. Миний гартаа яана ингэж бичлэг хийдэг юм байдаг бах тий. За бүр it's okay. За би сая тавталгаа тарж урчих уцаас олчоод гол идчихэд өрөөгөө янзлчаад тэгээд хичээлээ хий гэж бодсохгүй. Яг хоол бол идсэн. Одоо ч өрөөгөө янзлж агаад бодлоо. Бодлооч биш угаасаа ер нь жоохон яй дээ гэж нэлээд удаан бодож явж ийсэн. Тэгээд би энийг яг зарах уу, хаях уу, байлгаж явах уу би бүрнхээр мэдэхгүй юм заяа. Таачтай ярилцъя гэж бодлоо. Яа би гэрлээ авъя. Гэрлээ тогтоочоод ирээ за. За нэг иймэрхүү хад болох бах заяа. Энэ. Би энийг бага ингэж тахта 12-ийн нэг гэж надад зарж ирсэн. Тэгээ би тэр үед ингээд угаасаа Blackpink чинь амар гоё идэв байсан шүү дээ. Тэр их чи би тэнд яа тэр үед 12 дугаар юм биш яа тэнийг зарчиж байгаа юм болоо гэж боддог байсан чинь. Угаасаа зархаар л үгүй байна. Одоо энийг юунд ашиглах вэ? Blackpink угаасаа ирэхгүй. Тэг яг аахад ээж мөнгөний гар цэглэе гэж хэлж ирсэн юм л та. Тэр үед өстэй гэж бодож ирсэн. Өстэй нэг гэж бодож ирсэн бохгүй. За одоо бац ээж үнэн бижээ. Нэг яг яах вэ? Тайлбар хийгээд гадал үзүүлээ заяа. Яра. Авч явах үедээ бол би бол бүр үхэж авч ирсэн бохгүй. Одоо тэгээд жоохон ч 3 жилийн дараа нэг онц биш санагддаг болцсон.
Yes. Хүн хүсэж юм аваад тэр нь яг өөрийнх нь болцохоор нэг сонирхдаггүй юм байна. Яг өргөө зөвөрлж байна. Хичээлээ даа. Би хичээлээ энэнийг ирлээ гэж шээ. Би анх бичлэг хийдэг баг. Бичлэг хийж эхэлчихэд би гэрлэлээр яа тиймэрхүү ухааны боддог гэсэн чинь гэрэл амир чухал байсан юм байл шүү манайхаа. Тэр бичлэг хийж эхлэх гэж байгаа хамгийн түрүүнд гэрэл аваарай. За тэгээд эмээ уучаад хөлрөөд исэн чинь ээж хөлрөх сайн тэгээд хөлөрсөн дээр унт гэсэн болохоор тэгээд орондоо ороод унтж байгаа. Тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэн баярлаа.